Худлаа ярьж байгаа гэлчлэг нийтлэг үйлдэлүүд. Өдөө нөхөн чихнийхээ үзүүрээр олдох хөдөлгөөний мэдэх юм ярьдсныхаа дараа томцныхаа дахаас татах оролдох хүнтэй юм ярьж байхдаа харцаа бууруулах, ийш тийшээ байлдчих, хамарныхаа үзүүрээр оролдох гэх мэт зүйлсийг хүмүүс худлаа ярьж байхдаа гаргадаг байна. Эдгээр үйлдэлүүд нь хүний худлаа ярьж байгаа үед тохомзөргүйгээр гарч идэг үйлдэлүүд үйлдэлүүд буюу тухайн хүн худлаа ярьж байхдаа тухайн хүнд баригдчих үе энэ бол баригдахаас тэл хийж явахдаа энэ үйлдэлүүдийг хийдэг. Таныг сонирхож байгаа эсвэл крашлтайгаа бас биеийн хэмжээр мэдээж болдог. Тэгэхээр нэгдүгээр ихэд бол танд руу ойрхон харж инех, ойрхон суух, аль болох ямар нэгэн яриа эхэлж өгөх, таны үсч юм уу ямар нэгэн хэрэгсэлд чинь ингээд хүрэх, тэгээд тань руу хараад сэтгэлээсээ инех, таныг инээлгэх, нүдний харц бас хамгийн чухал байдаг. Танд руу ойрхон хардаг, тэгээд харц тулгар магт ер нь бол энэ эмсгэлдэг. Толгоогоо гэж илгэх, үсгийн оролдох, хувтас асах зэрэг таныг харах үед хийдэг эдгээр үйлдэлүүд нь танд сэтгэл татагдсан эсвэл таны крашлдаг үед ер нь бол гаддаг байгалийн тохиол байж болдог байна. Хотод үйл ойлголтод нөлөөлдөг биеийн хилэмж, гараа зөрүүлэх, нүрээ буруулах буюу хамгаалалт дургуйтлыг илэрхийлдэг үйлс байж болдог. Нүдний харцнаас цогтох буюу ярилцах үедээ ямар нэгэн нүдний контакт үүсэхгүйгээр биенийхээ нүдний харцнаас цогтох, доош харж юм ярих, тухайн ярьж байгаа зүйлийг нүүл орж ямар ч тухайн ярьж байгаа зүйлийг нь анхаараагүй мэдрэмж юу нь бол өгдөг. Хэд их гарын хөдөлгөөн буюу бухимдал, сэтгэл хөдлөл өндөртэй байгаа, докторгүй байгаа, сандрал илэрч харилцагчийг ер нь бол төгшөөдөг буюу ямар эхнэр байна уу, нөхөд байна аль нь хамаагүй биений ер нь бол илүү төгшөөдөг гэдэг зүйлийг илэрхийлдэг байх нэ. Хөмсгүүд ангидах, доошо харж ярих энэ нь болохоор үл ойлголцол зөрчилдөөнтэй үед уур бухимдлыг улам лавшруулдаг байна. Дуугүй зуух, чанга амсгалах харилцаанд хан босгож буй тохиолддог байна. Эрэг харилцаа үүсгэхэд нийлдэлтэй бие хилэмж, нэмсэглэлтүүдийг доктортой харц зэрэг нь тухайн гэр бүл, хосууд дунд ер нь бол итгэлцэл, ойлголцол, яд жаргалтай байдлыг нэмэгдүүлэх ер нь бол маш том хүч болдог байна. Тэгэхээр биеийн хилэмж нь ерөөсөө тухайн хүн бусад хүмүүст өөрөө ямар хүн гэдгийг, ямар арт тантай, ямар үед ямар байдаг гэдгийг үгээр биш үйлдэлээр илэрхийлж байгаа зүйлийг хэлээд идэг байна. Тэгэнгүүт тухайн хүний биеийн хилэмжийг мэдгүй ойлгохгүй байгаа хүн өөрөөхөө ингээд буруугаар бодоод тухайн хоёр хүний хооронд маргаан зөрчилдөөн үүсэх асуудал ер нь бол зөндөө гардаг учраас таад маань биеийн хилэмжийн талаар ойлгоод тэгээ бусдыгаа ойлгоход тэгээ харилцаанд анхаарах гэсэн суралцаад аваарай гэсэн үгнийг энэ зөвлөмж хүргэлээ. Баярлалаа.